Бүр арагчаагийн лавга Арган аймгийн Цахир сумын нутаг Хойд тэрхийн дээд сэрвэнд төржээ. 1970 онд Украин улсын Одесс хотын Ломоносовын нэрэмжит технологийн дээд сургууль төгсжээ. Тэрээр 1980 онд Герман улсын Дрезден хотын техникийн их сургуульд техникийн ухааны доктор, 1998 онд Монгол улсын техникийн их сургуульд техникийн шинжлэх ухааны докторийн зэрэг хамгаалжээ. 2007 онд шинжлэх ухааны технологийн их сургуулийн профессор цол хүртсэн юм. Гүр арагчаагийн лавга Монголын инженерийн ухааны үндэсний академи, Монголын зохиолчдын хэвлэлийн гишүүн, Монгол улсын зөвлөх инженер хүн. Лавга хүн ам, хүнс тэжээл, мөнхөр үе ухаан, хүн төрөлхтний энергийн хууль, хүн хүний хөгжлийн шинэ үзэл баримтлал, Дарвины бичнээс энерги онол хүртэлх хүмүүний хувьсал, бэлгүүн ухааны тол, карма, учир шалтгаан, үеийн үрийн ном, бот, 1-4, дарма, үнэн ёс бот, 5, нирван, мянганы шаштры бот, 6, шинжлэх ухааны шинэ эхэн, квант боловсрол, квант эмчилгээ, бурхан Будда, шашин ба шинжлэх ухааны ноён оргил, нууцын нууц ном, монголчуудын хоол зүйн уламжлал ба шинжилэл, Чингис хааны нууц ба ухамсарын хүмүүс, монголчууд, самади агуулсан хутагт багш нар зэрэг шинжлэх ухааны ном, хайрын хансан уусмал, хөдөлгөөн морьтой эцэг, газрын амьсгал, цэцэг тоссон бүсгүй, мөнхийн цагаан уул зэрэг яруу найдгийн ном, их үрсийн дуулал, дүүрийн маа зэрэг уран сайхны нийтлэлийн ном хэвлүүлж 100 орчим эрдэм судлалын хийгээд асуудал дэвшүүлсэн, өгүүлэл нийтлүүлсэн тэргүүлэх зэргийн эрдэмтдийн нэг билээ. За өнөөдрийн лекц бол Бурхан Будда шашин ба шинжлэх ухааны ноён оргил гэдэг энэ сэдвээр ярина. Бурхан Будда хэмээвээс үзэл үгүй үлэмж үзэхгүй, бодлоос ангид сэтгэшгүй сэтгэлгээ, үйл үгүй тэнцэлгүй бүтээгч мөн гэж товч тодорхойлтыг хэлж болж байна. Бурхан Буддагийн үлэмж үзэх нь юу юм бэ? Энэ ертөнцид бүх юм цаг нь болж, нөхцөл бүрдэхэд буй болж бүтэх тул өөрийн гэх мөн чанаргүй, хоосон чанартай. Тиймээс бүх юмсын хооронд өчүүхэн шилгаа байхгүй. ертөнцийн бүх юм хоорондоо энэ тэнцв. Анги ялгаа бүхэн зөвхөн сэтгэлийн үзэгдэл мөн. Энэ агуу томьёоллыг бий болгосон үлэмж үзэх үү? Энэ бол Бурхан Буддагийн үлэмж үзэх. Бурхан Буддагийн тэнцэлгүй сэтгэлгээ, бодлогын хоосон чанар, энэ тэнцэлгүй дээд ном бөгөөд 3 цагийн хамаг урахад тэндээс төрсөн. За энэ бол Бурхан Буддагийн сэтгэшгүй сэтгэлгээ. Бурхан гэдэг нь юу юм бэ гэхээр Бурхан бол дотоод үнэч нараа нээж хөгжүүлэн дээд ухамсарын төвшөнд хүрсэн хувь хүн. Энэхүү чанараараа хотол оршихуйд нэгдсэн их хүч юм а. Тэгэхээр энэ бол бодитон өөрийгөө ухамсарын хамгийн өндөр төвшөнд хөгжүүлсэн хүнийг л Бурхан гэдэг байгаа шүү дээ. Энэ чанараараа бол Бурхан Будда хувь чанар биш оршихуйн мөн чанар юм. Бурхан Будда бол тэнцэлгүй бүтээгч хүч мөн. Энэ 3 дахь тодорхойлолт. Бурхан Буддагийн шинжлэх ухааныг нэг үгэнд багцлуул тэр нь үнэмлэхүй үнэн буюу бүх юмсын хоосон чанар юм. Хоосноос илүү хүчтэй нүггүй, хоосноос илүү бүтээгч гэж үгүй гэж буддизмд үздэг. Бурхан Будда өөрөө үйлээс хитийдсэн хоосон чанар юм. Үйлээс хитийдэх гэдэг нь оюун ухаанаас хитийдэх болоо. Бурхан Будда ертөнцийг үзэх цоошин үзлийг бий болгосон суу бэлэгтэн билээ. Төвний ертөнцийг үзэх үзэл нь үнэн буюу хоосон чанар. Хоосон чанарын суут онолыг бүтээснээрээ Будда бүхий л шинжлэн судлахын ухааны оргилд гарсан юм.
бүхэл цаг үеийн шинжлэх ухааны оргилд гарсан үг гэсэн үг. За шинжлэх ухаан ухамсарыг ойлгож байж буддад төхөж очно. Хүмүүн бид урд ба хойд төрөл, удамшил, хувьсал, учир шалтгаан үйл үрийн хууль, буян нүгэл, зовлон жаргалын нууцыг мэдчихвэл Буддагийн барааг олж харна. Оюун ухааны чанад гарч ухамсарт хүрвэл хүмүүн бид Буддад ойртож очно. Харин түүний хоосон чанарын хуулийг онсон нирваны гэгэрлэр хүмүүн бид Буддатай нэг болох юм. Арга үгүй арга, ном үгүй ном, шашин үгүй шашныг бүтээснээр Бурхан Буддаа бүх цаг үеийн шашны төдийгүй шинжлэх ухааны ноён оргил болж бүтсэн юм. Энергийн хуйлууд, квант онол, мөн үйл үгүй үйл, үзэл үгүй үзэл, төрөл үгүй төрөл, бясалгал үгүй бясалгал, гэгээрэл үгүй гэгээрэл, хүч үгүй хүч зэрэг, ой тойнд багтамгүй сэтгэлгээгээр бүтээгдсэн хүч үл хэрэглэх арга үгүй арга буюу үл үзэгдэх хүчний квант технологиудыг бий болгож 2600 жилийн өмнө Эйнштейний энергийн томьёог хүний хөгжлийн хууль буюу гэгэрлийн хууль байдлаар нээж хэрэгжүүлснээрээ Бурхан Будда шинжлэх ухааны ноён оргил болж сүндэрлсэн байна. Буддизм ба шинжлэх ухаан. Бурхан Буддаг хүн төрлөختөн андахгүй, гэхдээ мэдэхгүй. 2600 жилд Бурхан Буддаг тайлж чадаагүй. Бурхан Будда бээр Гималайн сүрлэг уулсынхаа ноён оргил мэт эл мөртөө тайлагдшгүй нууц мөнх хөх тэнгэр шиг эрхэмсэг нэгэн орших байжээ. Хүн төрлөختний төвхийн турш гэрэлтж гийсэн суу бэлгийн ариун дагшин ертөнц билээ. Буддад алдаргавья нэр төр мэтийн бие үзлийн тоос өчүүхэнч төдий халдахгүй. Илүү сэдийч төвнийг шинжлэх ухааны эцэг хэмээн алдаршуулахаас аргагүй төрч буй хүндтэй шалтгаан байгаа нь тэрээр 2600 жилийн өмнө гихтэл ертөнц хийгээ түүний бүх юмсыг үүтгсэн гэгдэх 5 махбодын онол буюу одоогийнхоор эгэл тулгуур бөөмсийн онол, бодгол хүний тухай эцэг эхийн цагаан улаан тусал нэмхэн 5 махбод сүнсний нэгдэл гэсэн энергийн онол, ухамсарын квант онолоос эхлээд энерги хадгалагдах хууль, термодинамикийн хуулиуд, юмсын үүсэл, удамшил, хувьслын хийгээд хөгжлийн тухай биологийн ба байгалийн шинжлэх ухааны хуулиудыг бүхэлд нь нээгээ зогсохгүй, хүний үеийг өнгөчж, зовлонгийн шалтгааныг олж, сэтгэлийг туйлд нь хүртэл судалж, хүнийг зовлонгоос ангижруулах төдийгүй Бурхан хутаг тувилгаадын төвшин хүртэл хөгжүүлэх ухамсарын төгсдээд квант технологиудыг нээн олж хөгжүүлсэн ижилгүй суутан хосгүй эрдэмтэн юм. Буддагийн нээсэн үеийн энергийн хуйлууд, үл үгүй үеийн хуйлууд хүн төрлөختнийг соён гэгэрлийн цоо шин төвшин төргөж гийгүүлэн сэнхрүүлсэн билээ. Үйл үгүй үйл, үзэл үгүй үзэл, төрөл үгүй төрөл, ном үгүй ном, бясалгал үгүй бясалгал, гэгэрэл үгүй гэгэрэл, хүч үгүй хүч, сүм үгүй сүм зэрэг ой тойнд багтамгүй сэтгэлгээгээр бүтээгдсэн хүч үл хэрэглэх буюу үл үзэгдэх хүчний төгс технологиуд ганц Буддагийнх бөгөөд иш онол нь сэтгэшгүй сэтгэх буюу бодлоггүй төлөв, өгүүлшгүй өгүүлэх буюу дуугүй байх, үйлээс хитийцснийг үйлдэх буюу зүгээр байх юм. Аливаад хүч үл хэрэглэх арга үгүй аргын төгс шийдлүүдийг тунхаглаж, агуу зүйлд хүч үгүй хүчээр хүрч, уг хүчээр бүхнийг бүтээхүн игэлгүй суувилгийг эрхшээсэн тэр бээр Буддаа билгөө. Эдгээр нээлтүүд нь хүмүүний тухайд квант механикийн үндсэн төлөв буюу бие үгүй хоосон чанар юм. Буддизмд үздгээр хоосон чанараас илүү хүчтэй нүгэ, хоосон чанараас илүү бүтээгч гэж үгүй хэмээсэн Буддийн иш онол нь шинжлэх ухааны судалгаагаар
бүрэн батлагддаг юм. Жишээлхэд атомын хоосон орон зайг аваад үзэх юм бол 99-ийн ард 99.9-ийн ард 12 тэг нэмнэ гэсэн. Тэнд бараг юу ч байхгүй цэгийн төдий юм атомын дотор байна л гэсэн үг матери гэж үзэхээр юм. Бусд нь цөм хоосон орон зай. Бидний бодит гэж үздэг ойлголт руу болох тухайд буддийн ба квантум механикийн байр суурь давцдаг юм. Дорн дахны онолоор орчлон хорвоогийн нийт хатуу матери 0.05%, бусд нь бүхэлдээ энерги. Хоосны хүчний талаарх буддийн дээрх тодорхойлолтууд орчин үеийн судалгаагаар батлагдсан. Планкийн томьёог хэрэглэн үйлээр энерги нэгтийг тооцжээ. 1 см куб дэх атомын нэгт нь 10-24 зэрэгт грамм бол мөн хэмжээний хоосны нэгт 10-95 зэрэгт грамм. Энэ бол тэнцэлгүй хүч. Үүнээс харахад ширхэг йотонгийн хэмжээтэй хоосон орчлонд манай дэлхийн хэрэгцээг хэдэн 10 жил хангах эрчим хүч агуулгадж байх ажээ. Тийм учраас л буддизмд хоосон чанараас илүү хүчтэй юм гэж үгүй, хоосон чанараас илүү бүтээгч гэж үгүй гэж хэлсэн яг одоо энэ физикийн онол туршилтуудаар батлагдж байгаа юм. Хоосон чанар бол Бурхан Буддагийн үлэмж үзэхгүй юм. Буддагийн хоосон чанар нь эсрэг тесрэг байхаа болсон эсрэг тесрэгийн шүтэн барилдлага. Бөөм эсрэг бөөмийн зохирол, туйл өгөө болсон туйлуудын нэгдэл юм. Будда бэр үнэмлэхүй үннийг таних арга үгүй арга буюу аргаас хитийдсэн төгсдөө шинэл ухааныг үндэслэсэн билээ. Бурхан Будда айлджээ. Энэ арга бол арга биш ээ. Үүнд дүрс хэлбэр гэж үгүй. Гэсэн ч хэлбэр дүрсгүй аргач мөн аргаа. Өнөөдөр би энэ хэлбэр дүрсгүй аргыг залгамжлуулъя. Гэхдээ ямар ч арга биш. Энэ үнийг Махагши богдод өөрийгөө залгамжлуул зэнгийн 1-р одоо багш болгож залгамжлуулахдаа айлдсан айлдвар нь энэ байгаа юм. Арга үгүй арга буюу зэн квант ухамсарын квант онолыг тэр номыг залгамжлуулсан. Бурхан Буддагийн арга үгүй арга бол ухамсарын дамжуулалт юм. Арга үгүй арга энэ бол бодол үгүйтэй тэнцүү. Энэ үг үгүйтэй тэнцүү. Үйл үгүй нь мөн адил. Энэ бүхэн цөмөөрөө хоосон чанартай тэнцүү. Энэ бүхэн бол хүний квант механикийн үндсэн төлөв юм. Хүн ерөөсөө ийм төлөвт оршиж байх ёстой. Бид энүүнийг мэддэггүй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бүх ном нэг ном болно гэсэн үг. Бурхан багшийн айлдсан 84 мянган номыг нэг ном болгож нэгтгэж байгаа энэ зүйл бол хоосон чанар. Хоосон чанар нь юутай тэнцүү? Жишээлбэл бодол үгүй, үг үгүй, үйл үгүй, цөм хоосон чанартай тэнцүү. Энэ нэг ном болох нь бол үзэл үгүй, оюун ухаанаас хитийж байгаа ийм төлөв юм. За Бурхан Будда айлдж байна. Үл үзэгдэхийг олж хараа. Энэ хоёр нүдээ ашиглахгүйгээр хар гэж байна шүү дээ. Үл үзэгдэхийг олж хараа. Үл сонсогдохыг олж сонс. Хоёр жихээ ашиглахгүйгээр үл үзэгдэхийг олж сонс. Үл мэдхийг олж мэд. Үнэмлэхүй үнэн тэр болоо. Бурхан Будда айлдж байна. Сэтгэшгүй сэтг гэжээ. Тэр нь бодол үгүй төлөв. Өгүүлшгүйг өгүүл хэмээжээ. Тэр нь үг үгүй төлөв. Үйлээс хитийцнийг үйл хэмээжээ. Тэр нь үйл үгүй үйлийг хэлж байгаа. Ийм одоо гайхалтай дэндүү шинжлэх ухаанч дандаа ухамсарын онлоор ярьж байдаг. Энерги онлыг ярьж байдаг. Ер нь буддийн шишинд Бурхан Будда өөрөө ийм учраас буддийн шишинд нэг цэг даслалын төдий ч мухар сүсэг байхгүй юм шүү дээ. Би ингэж одоо судлаад энэ юмыг л ойлгосон. Дандаа байгалийн шинжилгээ ухааны хууль ярь. Тэр нь өнөөгийн одоо Нобелийн шагналтнуудын хууль нээлтүүд бүх юмар батлагдана. Тэгэхээр энэ сэтгэшгүйг сэтгэж байгаа, өгүүлшгүйг өгүүлж, үйлээс эцнийг үйлдэж байгаа эдгээр цөмөөрөө үйл үгүй үйлүүдийн тухай ярьж байгаа. Энийг л ер нь манайхан огт ойлгодгүй зүйл л дээ.
Энэ тэнцэлгүй учраас ойлгоход их амар биш. Бодол үгийн зүтгэл чармайлтгүй үйлдэх тэрхүү квант оршихуй. Дэлхий дээр диваажинг цогцлоох арга үгүй аргыг хэлж байгаа юм. Угтаавал үзэл үгүй үзэл юм. Сэтгэшгүй нүнэн сэтгэх бүхэн худал гэж Будда багш ялддаг. Сэтгэн бодохгүйгээр үннийг танин мэдэх арга үгүй арга нь Бурхан Буддагийн сэтгэшгүй сэтгэлгээ юм. Үйлдэхгүйгээр үйлдэж үйлээс хитийцнийг бүтээх нь Будда багшийн эрхшээж буй хоосны агуу хүч юм. Ахуй бодит харин бодол санаа бодит биш. Үннийг бодлоос ангид харах нь сэтгэшгүй сэтгэлгээ юм. Энэ бол сэтгэшгүй сэтгэх арга. Бурхан багшийн арга нь. Энэ бол хоосон чанар юм. Энэ бол ухамсарын хөгжлийн оргил юм. Буддагийн үлэмж үзэхийн үндэс нь эсрэг тесрэг баяхаа болсон эсрэг тесрэгийн шүтэн барилдлага туйл үгүй болсон туйлуудын нэгдэл юм аа. Орчлонгийн бүрэн энерги тэгтээ тэнцүү. Энэ бол хоосон чанар. Энэ юу хэлж байна вэ гэхээр энерги үүсээгүй, устаагүй, орчлон ертөнцийн юу ч үүсээгүй, юу ч устаагүй гэсэн үг. Ижил утх нь өхөлөөгүй, төрөлдөггүй, анхдагч үгүй. Бурхан багш ингэж номлосонд яг энергийн хууль, энерги хадгалагдах хуулиар бүрэн тайлбарлагдж байгаа. Баа бигийн зөрөө байхгүй. Бодлын буснуулагч хүчийг таньж хоосон чанар буюу квант механикийг нээсэн Нобелийн шагналт эрдэмтэд Бурхан Буддатай нэг хэлээр, оршихуйн хэлээр ярьдаг. Яг эдний ярьж байгааг хоосон чанарын талаас нь аваад үзэх юм бол хэн Будда, хэн Гейзенберг, хэн Планк, хэн Эйнштейн, хэн Шрёдингерийг ойлгох. Яг нэг хэл, оршихуйн хэлээр. Бидний харж байгаа энэ бүхэн үнэ хэрэгтэй бодит юм биш ээ, зүгээр юмны тусгал гэж одоо энэ Нобелийн 9 шагналт цөмөр ингэж ярьдаг. Нобелийн шагналт Макс Планк хэлж байна. Аливаа юмс зөвхөн хүчний оролцоотой л оршдог юм. Энэхүү хүчний ард талд оюун ухаан нуугдж байдгаа гэж. Мөн Нобелийн шагналт Карл Вернер, Карл Гейзенберг бидний харж байгаа орчин яг тухайн орчин өөрөө биш ээ. Харин бидний аргад харгалзсан тэр л орчин юм. Оюун ухааны ажиглалт нь ажиглаж буй зүйлтэй холбогдоод үнэн хэрэгтэй тэрхүү зүйлийн орон зай байршлыг тогтоохчихдаг юм. Бодит байдал гэдгийг ийхүү ажиглаж байгаа оюун ухаан л бий болгож байгаа юм гэж. Энэ яг л Бурхан багшийн одоо онол. Баа байгийн зөрүү байхгүй. Нобелийн шагналт Эйнштейн хэлж байна. Бас л квант механикийг үндэслэсэн 9 агуу суутны нэг. Ирэх манд биес өмнө надаас төрүүлж явчихлаа. Яг вэ өнгөрсөн одоо ирээдүй бол ердөө хуурмаг үзэгдэл хоосон юм чинь гэж. Нэрт сэтгэл зүйч агсан Карл Юнг өгүүлшгүйг өгүүлэхийн тухай энергүү байхын тухайд ийм тайлбар хийсэн байдаг. Дорныхон мөнх хэмээх ойлголттой харьцах нь ихээ. Тэдний чив чимээгүй энергиг амьд амтангүй элсэн цэлийн чимээгүйтэй ч зүйрлэх юм биш. Тэрнээс нам гүм энерги гэж байна шүү дээ. Дотоод нам гүмийг ярьж байгаа минь бол хүний. Энэ бол аливаа эсрэгдсэн ялгарл, нөхцөлт байдлууд уусан алга болох хязгааргүй ангал гэмээр. Бүхэл бодол, санаа, мэдлэг бүх юм тийшээ цутгаад энерги хоосон үлдэж байгаа нь элсэн цэлийн тэр энергиугаас хүний дотоод энерги хамаагүй их байна гэж хэлж байна шүү дээ. Одоо энэ Европын сэтгэл зүйч. Энэ бол бүх юм алга болдог ёроолгүй ангалын энерги юм. Энэ бол бясалгалаар өнгөрсөн одоо ирээдүйн бүтээл рүүгээ гүн орсон Бурхны энерги. Үнэмлэхгүй нэгдэл. Нэгэн зохицын мандалдаа хөдлөгч үгүй суух Бурхны энерги. Ил чимээгүй эсрэг тесрэг хоёр цэгийн хооронд гялас хийх аянгын чимээгүйтэй төстэй. Энэхүү энерги дорны бүх юмс доршдог. Үүнийг үхэл
зүгээр л нэг нам гүм гэж хүлээж авах ингэж хүлээж авч байгаа хүмүүсийг өрөвдөж халгалхал үлдэж байна. Яагаад гэвэл тэднийг хуудатан хаях галтуулын эрч хүч тэрхүү мөнхийн аниргумд оршдог юм. Энэ мөнхийн аниргум, энэ хоосон чанар, энэний хүчийг, энэний агууг Карл Юнг тайлбарлаж байна. Одоо энэ бүх дээр үзснээс Будда, Гейзенберг, Планк, Шрёдингер, Эйнштейн хоосон чанарын хуулийг томьёолвол бодит байдал гэдэг нь үнэн хэрэгтээ бодол санааны тусгал юм аа. Бүх юм бодол санаа. Бүх юм энэхүү хүчний ачаар л үүсч бас оршдог. Үзэл бодол, оюун ухаан аливаа материйн загвар болдог. Ийм хууль эдний интеграцаас гарч ирж байгаа юм. Хүн дээр хоосон чанарын хуулийн биелэл нь Альберт Эйнштейний энергийн томьёо, одоо бид энэ энергийн томьёог хүн бүхэн үзсэн дээ. Энерги тэнцүү массыг гэрлийн хурдыг хоёр зэрэглэж үржүүлсэнтэй тэнцүү. Энэ бол энэ одоо шинжлэх ухааны хамгийн агуу гайхамшгуудын нэг шүү дээ. Яагаад гайхамшиг гэхээр энерги матери хоёр нэг юмны хоёр талаа л гэж энэ хоёр эквивалент юм а гэж үзсэн Эйнштейний агуу онол. Тэгэхээр Эйнштейний энэ энергийн томьёог бясалгалаар хэрэгжүүлээд үзэх юм бол ухамсараас хитийдэж бие үгүй төлөвт хүрч байгаа юм. Энэ бол Бурхан багшийн энэ томьёоны нээлтийн хэсэг нь. Тэгэхээр хүн хэмээх материйг буюу энэ эм гэж байгаа матери бодис энүүнийг Бурхан багш гэрэлд хувиргах боломжийг 2600 жилийн өмнө нээж одоо хэрэгжүүлснээр хоосон чанар, бие үгүй нирван, үнэн, гэгэрэл гэж нэрлэсэн. Квант онолыг үндэслэгчдийн нэг Нобелийн шагналт Шрёдингер амьд материйн физикээс тавсан шинэ маягийн хууль захирагдана гэж төсөөлвөл зөвөө. Одоо энэ агуу Нобелийн шагналт физикч шал өөр юм ярьж байгааг ойлгож байгаа баха гэж бодож байна. Амьд матери гэдэг хүн бүр одоо төрөлтнүүд амьтан энэ физикээс тавсан шинэ маягийн хууль захирагдана гэж. Энэ ямар хууль байх вэ? Энэ бол зэн буддизм буюу квант механикийн үндсэн онол. Хоосон чанар. Зэн буддизм, квант механик хоёр нэг зүйл гэж бараг ойлгож болно. Үндсэндээ. Хоёулаа ухамсарын шинжлэх ухаан. Өнөөдөр ухамсарыг шинжлэх ухаан ойлгоогүй юм л да. Тийм учраас эднүүдийнхээ учрыг ойлгохгүй байгаа юм. Ухамсарыг Бурхан багш л ойлгосон. Тэгээ тэр агуу гэгэрсэн шавнар нь ойлгосон. Квант механикийн ухамсарыг ойлгоогүй. Хоосон чанарыг ойлгосон. Тэр дотор дандаа ухамсар байдаг гэдгийг ойлгоогүй. Энэ хоёр явсаар байгаад өнөөдрийн шинжлэх ухааны ололт нь юу болж байна вэ гэхээр энэ хоёрын тулгуур хууль бол зэн буддизм ба квант механикийн тулгуур хууль бол хоосон чанар. Энэний цаана юу байна вэ гэхээр одоо амьд матери физикээс авсан шинэ маягийн хууль захирагдах ёстой гэдэг нь хоосон чанарын хууль цаашлаад ухамсарын хуульд захирагдана гэсэн үг. Тэгэхээр яагаад амьд матери физикээс авсан шинэ маягийн хуульд захирагдах ёстой билээ гэдэг асуудал гарна. Хүмүүн бид бие зохицосч биш, сэтгэлч биш, хийж буй зүйл сурч буй юм маанч бид биш. Толгоогоо эргүүлүүлж өөрсдийгөө итгэчихсэн тэр зүйл бид биш. Хэрв өөрсдөө ийм маягаар ойлгох юм бол бидэнд тогтоо оршихгүй байхгүй. Бидэнд тогтоо оршихгүй байхгүй. Хүмүүн бид уг мөн чанараараа ис оршихгүй юм. Нөгөө талаас нь авч үзвэл хүн хэмээх ис оршихгүй бээр хоосон чанарын агаарт оршихуйтай нэгдсэн оршихгүй юм. Иймээс амьд матери бол хүмүүн бээр физикээс тавсан шинэ маягийн хуулинд захирагдах ёстой болж байна. Нобелийн шагналт Гейзенбергийн тодорхойгүй зарчим бол хоосон чанараас өөр юу ч биш. Бурхан багш альдсан хуран үүссэн юмыг тоолж хэмжиж болно. Хуран эс үүссэн оршихуйг тоолж хэмжих аргагүй. Одоо Гейзенбергийн тодорхойгүй зарчим юу хэлдэг юм гэхээр ухаандаа ингээд бөөмийг
хаана явж байгааг нь координатыг мэдчих юм бол цаг хугацааг нь тодорхойлж болохгүй. Цаг хугацааг нь тодорхойлчих юм бол хаа явж байгаа одоо байршлын юм уу координатыг тооцож болохгүй. Энэ хоёр үгийн зөрөөгүй таарч байгаа юм. Энэ бол Гейзенберг Будда нарын тодорхой гүн зарчим буюу хоосон чинар. Квант механикийн тулгуур хууль нь хоосон чинар, орон зайн холбооны холбогч сүнсний үзүүлэлт болох ухамсар юм. Энэ нь квант механик буюу квант физик бол оюун ухаанаас хэтийдсэн ухамсарын шинжлэх ухаан гэдгийг харуулж байгаа юм. Ингэж өнөөдөртөө манай одоо квант механикийн энэ 9 агуу хүнч яг ухамсарыг тайлж чадаагүй. Ингэж ойлгож чадаагүй байна. Энэ квант механик буюу квант физик зэн буддизмд одоо хурц очиж байгааг харуулж байгаа. Тэгэхээр хурж эвдрэгч бие-дэм бүгдэд бурхны мөн чанар буй. Энэ дагууд авч үзвэл бүх юм сүнстэй. Сүнс нь олонлог бус нэгэн бүхэл юм. Энэ дээр одоо агуу хоосон чанарын энэ онолыг квант механикийг үндэслэгчдийн нэг Гейзенберг аргаа бураад бүр хэлсэн байдгийг. Одоо тэр үед Европод сүнсний олонлогийн тухай яриад ирсэн. Тэгэхээр тамины сүнсний олонлогийн тухай огтхон ч яриа байж болохгүй. Ямар ч гэсэн сүнс олонлог биш, нэгдмэл нэг бүхэл гэдэг дээр цөмөрөө байр суурь нэгтгэе гэж уриалж байсан. Гэтэл энэ үнийг бурхан багш яад нэрсэн гэхлээр ерөөсөө энэ сүнсний олонлог нь ухамсар юм а гэж. Ингэж үзнэ. Сүнс бол нэгэн бүхэл, өөрөө олонлог биш. Сүнсний үзүүлэлт болох ухамсар энэ бол одоо сүнсний олонлог. Тийм учраас одоо буддизмд үздэг мянган газараас таатах юм бол мянган газарт байж байна гэж гэгээрсэн хүмүүсийн тэр сүнсний олонлог болох ухамсар хаан л бол одоо хүссэн газарт нь тэр хүний хүссэн газарт байж байна гэж. Энэ бол ухамсар. Хүн ухамсараа хөгжүүлэх чадвартай бөгөөд ухамсар нь материалын ертөнцид чиг, орон зайд чиг, цаг хугацаанд ч хязгаарлагдахгүй бөгөөд бүх юмсын мөн чанар юм. Энэ бол бидний мөн чанар. Ийхүү ухамсар орчлонгийн хаа сайгүй оршиж чадна. Ухамсараа хөгжүүлсэн хүн орчлонгийн хаа сайгүй оршиж чадна гэсэн үг. Энэ бол Буддагийн хувилгаан чанарын хууль Гейзенбергийн тодорхой гүн зарчим юм. Зимба квант механикийн үндсэн зарчим нь үннийг харахын тулд бодлоос чөлөөтэй байх явдал. Бодол бол материйн бодитсон юмсын загвар болдог гэж Будда, Гейзенберг, Планк, Шрёдингер үзсэн байна. Түрүү тэдний хоосон чанарын онолдоор яг ийм байдлаар гарч байгаа. Зэм бол үзэл үгүй үзэл, шашин үгүй шашин, ном үгүй ном, бясалгал үгүй бясалгал, хосгүй шинжлэх ухаан юм. Энэ одоо бүх Нобелийн шагналтнуудын олдсон бүгдийг нэгтгэсэн шинжлэх ухаан гэж ойлгож байна. Бурхан Буддагийн сургаалд аливаа шахалт дарангуйл хий хоосон үзэл суртал тийм юм байдаггүй. Энэ бол шашин шүтлэгийн хувьд ер бусын үзэгдэл нэн ховор зүйл. Бурхан Буддагийн чөлөө сэтгэлгээ, эрх чөлөө гэдэг ухагтун аль шашны түүхэнд ис сонсогдсон зүйл. Ганцхан энэ үнийг бурхан багш тунхагласан. Гадагшаа өнгөхийг бүрэмсэн орхисон тэрэл цагт эрх чөлөөг олж авнаа гэж бурхан багш сургасан. Тэгээ энэ айлдварыг аваад үзэх юм бол энэ нь зөвхөн үннийг нээсэн хүн л зориглон хилж хүчрэх үйц. Шашин хийгээ шинжлэх ухааны хосгүй тунхаг юм. Өнөөдөр бид бурхан багшийн сургаалыг ингэж ойлгол зөв. Өөрөөсөө чөлөөлөгдөж байж эрх чөлөөт нэгэн болох тухай бурхан Буддагийн сэтгэлгээ үнэнхүү төгс төгөлдөр юм. Буддагийн агуу чанар бол шав өөрийнх нь сургаалыг хүртэл огоорох учиртай. Нэг завины тухай өгүүлснийг одоо бурхны ишнийг судалдаг хүн бүхэн мэднэ. Энэ бол үнэмлэхүй эрх чөлөө. Бурхан Буддагийн бүхий л номлолыг нэг үгээр илэрхийлж болно. Энэ эрх чөлөө.
Сэтгэл зүйн хэрэгцээнээс салах нь ухамсарын хамгийн том хувьсал, хамгийн агуу эрхчлөө. Хүсэл, шунал, өнгөрсөн дурсамж, ирээдүйн хүлээлт бүгд сэтгэлийн хэрэгцээ. Эго бие үзлийн тижээлнэ. Энээс л Бурхан багш салгаж байгаа юм хүмүүсийг. Хүсэл шунлын мөн чанарыг ухаарч, энэхүү ухаарлын гэрэлд хүсэл шунлын харанхуй сарних нь Буддагийн гэгэрэл юм. Энэ бол Буддагийн үнэнхүү хувьсгалч тунхаг. Хүнийг орвонгоор нэргүүлээд өөр хүн болгож тавьж байна. Хүсэл шунал бүхэн оршихуйтай жам ёстой тэрсэлдэхгүй юм. Хүсэл шуналгүй үед хүн жам ёстой аяндаа зохилдно. Бүх юм зөнгөөрөө учирна. Жам ёстой учрал бүхэнтэй зөнгөөрөө учирна. Түүнтэй хамт төмөн зовлон бомон шаналн сарнихыг Будда багш нээж болсон. Буддагийн Бурхан бол оршихуй хэмээх орчлон хорвоо. Оршихуйн жам ёс буюу таал гээд байгаа зүйл бол оршихуй орчлон хорвоогийн хэлбэлзэл юм. Оршихуйн таал буюу хэлбэлзэлтэй таарч цохирох нь хүмүүний гагц хэрэгцээ. Ингээд л болоо. Эйнштейн хэлж байна. Бүх юм энерги буюу хэлбэлзэл. Түүнтэй таар цохирвол хүссэн зүйлээ олж авах нь дамжиггүй. Өөрөөр байж таарахгүй. Учир нь энэ бол философи биш, физик гэж. Бурхан багшийн сургаал Эйнштейний энэ үг хоёр яг адилхан байна. Бурхан багш оршихуйн таал гэдэг нь оршихуйн хэлбэлцтэй л цохир. Тэгээд л болоо гэсэн. Эйнштейн мөн л энийг номлож байна. Оршихуйн тааллын тухайд Будда, Эйнштейн хоёр нэг л хэлээр ярьж байна. Энд ямар зэрэг алга. Будда бол гүн ухааны цэцэрэхлээс хол хөндийн нэгэн бөгөөд шинжлэх ухаанч, маш шинжлэх ухаанч, маш оршихуйч буюу газар дэлхийд үндэслэгч нэгэн. Ухамсарыг таних нь хүн өөрийгөө танихын нэр юм. Түүний зэн хэмээх ухамсарын квант онолд, одоо Бурхан багшийн зэн хэмээх ухамсарын квант онолд бариад авчих юм байхгүй, мэдээд авчих юм байхгүй, судлаад сураадах юм байхгүй. Нэг үгээр хэлэх юм бол номгүй ном. Гэвч энэ ухамсарын квант оршихуйн ном болох зэнд нэвтрэхгүй бол номтой болохгүй. Хэдийгээр бариад авчих юмгүй мэт боловч туйлын хоосон чанарт үндэслэсэн тов тодорхой шинжлэх ухаан юм. Зэн буддизм, квант онол хоёр бол. Зэн буддизм бол Буддагийн тодорхойгүй, бас тодорхой зарчим. Нэг талаасаа юу ч тодорхойгүй энд. Нөгөө талаасаа бид оюун ухаанаас цааш гарчихвол, оюун ухаанаас хитийчих юм бол бүх юм тов тодорхой. Ухамсарын томьёог энд үзүүлж байна. Ухамсар тэнцүү. Нэгийг хуваах нь оюун ухаан. Оюун ухаан одоо бидний хувьд бол асар их болчихсон. Энэ ухамсарыг шахаад тавьчихж байгаа юм. Тэгээ одоо бидний оюун ухаан бол оюун ухаанаа бид 0.99% ашиглаж яж магадгүй. Тэр тохиолдолд бидэнд ухамсар гэж юм байхгүй. ертөнцийн хүнд. Ухамсар тэнцүү нэгийг хуваах нь бодол. Бидний бодол бол 84 мянгаас цаашаа давсан асар их бодлоос өөр бараг юм бидэнд байхгүй. Тэгэхээр энд бидэнд ухамсар буюу бурхан чанар юу ч үлдээгүй гэсэн үг. Орчин үеийн хүнд мэдлэгдсэн бодолтой хүн. Тэгээ энэ мэдлэг нь бас л ухамсарыг алга хийдэг. Хэрэгцээгүй мэдлэгүүд. Эгог нэгийг хуваах нь эго. Эго гэдэг бие үзэл бол одооны өнөөдрийн боловсролын системийн гол зүйл. Эгог л бие үзлийг л одоо төлөвшүүлдэг. Бүх юмыг шалгаруулна, онцгийг шалгаруулна. Одоо дандаа тэгээд нэг эгонууд, нэг сайхан зурчлаа, нэг зөв бодлого бодолчлоогоос эхлээл тэгэл. Энэ л ихсээд ахлаар зэрэг ухамсар буюу бурхан чанар жинхэнэ хүн байх тэр бодгол байхгүй болоо тэгэл зөвхөн оюун ухааны хүн буюу аратнес дэхнэр л бодгол хүн болчихж байгаа юм. Хүн л төстэй юм да. Ухамсар тэнцүү хоол одоо хоол нь ихсээлэх тусмал энэ нэг чинь багасаал одоо хоол бол 99% эзэлсэн 0.1% юм уу 1% нь л одоо
ухамсар байна гэж бодох юм бол бид ерөөсө хоолнд ноёлуулсан инхлээр юу болох вэ? Аратна. Тэр л амьтны чигтэй үж шүү дээ. Ухамсараа гээдсэн бол аратнаас ялгаа юу вэ? Харин аратанд зөн совин байж байгаа бидэнд байхгүй. За энэ бол Будда Гейзенберг, Планк, Шрёдингер нарын одоо Нильс Бор энэ төргийн цаашаа 9-ыг нэрлэн шүү дээ. Би энэ зүгээр хэдийн нэрлэж байна. Нарын ухамсарын томьёоны гаргалга. Ухамсарын хөгжил нь оюун ухаан, мэдлэг, эго буюу бие үзэл хийгээд хоол хүнсний хэрэглээтэй урвуу пропорционал хамааралтай байна. ертөнцүүдийн ялгаа юу юм бэ? Биднээс тэ шүчнөө одоо галактик гэсэн ертөнцүүд байж байна. Энэний ялгаа нь юу юм? Энэ ялгаа нь ерөөсөө л ухамсарын хэмжээсүүд юм. Хэмжээс гэж бид нэг одоо бүр тэр байтах агуу их хоохон хэмжээс гэж одоо бараг алиа хошин тэр мардсан зүйл нээрэн байгаа бол гэж одоо дэлхийн бүр 1 номерын эрдэмтэн тэгж ярьж байлаа саяхан. Тэгэхээр бид бол ерөөсөө юу ч мэдэхгүй сууж яах гэсэн үг. Энэ бүгдийг чинь Бурхан Будда нээсэн байж байна шүү дээ. ертөнцүүдийн ялгаа нь ухамсарын хэмжээсүүд. Энэ бол ертөнцийн тогтмолууд юм. Үүнийг тухайн ертөнцийн хэмжээсдэх оршинлуудын хайр хэмээх хэлбэлзэл бүтээдгийг буддизм нээж болсон. Энэ чи яагаад олон ертөнц болчиход байна? Яагаад нэг байж болсонгүй? Яагаад 10, 20, 100 байж болсонгүй? Яагаад гэвэл тэд ухамсарынхаа хэмжээ тэрүүгээрээ хөгжлөө хийж явдаг. Нэг хэсэг ухамсарын төвшин, нэг хэсэг орчлон ертөнцийн хэмжээсийг бүрдүүлж байгаа. Тэр нь нэг орчлон нэг одоо ертөнц болж байгаа гэсэн үг. Орчлонгийн нэг ертөнц. Орчлон хорвоо 300 хэмжээст гэвэл энэ 300 хайрын хэмжүүрээр бүтсэн ухамсар гэсэн үг юм. Ийм одоо гайхалтай нээлтүүдийг Бурхан Будда хийсэн байгаа юм. Нэг хэмжээс гэдэг бол өөрөө бүхэл бүтэн очлон ертөнц. Түүнд мянган ертөнц хамрагдана. Энерги нь шин чанараас хамаарч бүгд ухамсар болохыг нөгөө талаас ертөнцийг хэмжээс буюу ухамсар бүтээдгийг Бурхан Будда нээсэн. Өнөөдөр бид энийг ойлгохгүй явж байгаа шүү дээ. Шинэ л ухаан. Ухамсар бол Буддагийн хил үгүй хил юм. Ухамсар төрхийн тулд оюун ухаан, бодол, мэдлэг, эгогоос хэдийдэх учиртай. Ухамсарт хүрэхээс нааш хүн үннийг олж харахгүй зүүдэндээ амьдрсаар байх ажээ. Хүн бээр мөн чанартай тухайлбал ухамсартаа нэвтрээгүй л оюун ухаан үзэл бодлын маргаан тулаанд улайрсаар, үзэгдлийг бодитжуулсаар, үзэгдэлтэй хөөцөлдсөөр, үзэгдлийг зохиосоор байх ба амьдрал нийгэм бол хүний зохиосон зүйл. Оюун ухаан үннээс ингэж гаждгийг төсөөлөл, үзэгдэл, логик, цөм үннээс гажсан зүйл болохыг олж харсан ганц хүн бол Бурхан Багш юм. Би энэ үүслийг ярьж байна шүү дээ. Тэрнээс хойш одоо гэгэрсэн мэрэгд энэ үнийг олж харсан, мэдсэн. Хэн үүтгэв? Одоо шинэ ухааныг Эйнштейн энийг үүсгэсэн гэдэг шиг Бурхан Багш энийг одоо анх олж харж энэ агуу их мэрэгдийг сургаж үлдгэсэн. Өөрийнхөө шинэ онолоор. Бурхан Буддагийн харвал хүн бүхэн хорвоо ертөнцийг, юмсыг санснараа үзлээрээ хардаг, хуурмаг хоосноосоо чөлөөлөгдөх юм бол төөрөгдлөөс ангижирч хоригдл адил биш, харин эрх чөлөөтэй амьдрах юм. Гейзенбергийн тодорхойгүй зарчмын хилээд байгаа юм бол юу вэ гэхээр ухамсар. Ухамсар нь юунд хязгаарлагдахгүй, юунд шаашигдахгүй, хүлэгдэхгүй, баригдахгүй, хэртэхгүй, туйлын чанар. Сайн муу, сайхан муухай, өндөр нам, хэлбэр дүрсгээд тодорхой болоод ирэхээрээ л үзэл бодол болчдөг, мэдлэг, оюун ухаан болчдгийг Будда Багш нээсэн байна. Шинжлэх ухаан ухамсарыг ойлгож байж буддад төхөж очно. Тэгэхээр тэр квант механикийг үндэслэн Нобелийн 9 шагналтныхаар явах юм бол ойрхон байна. Хүмүүн бид урд хойд, төрөл, удамшил, хойсол, учир шалтгаан, үйл үрийн хууль, буян нүгэл, зовлон жаргалын нууцыг мэдчихвэл Буддагийн барааг олж харна.
оюун ухааны чанад гарч ухамсарт хүрэх юм бол буддад бид ойртож чадна. Харин түүний хоосон чанарын хуулийг онолсон нирваны гэгэрлэр буддаа бурхан багштай нэг болно. За бурхан багш альдж байна. Өөрөө өөртөө гэрэл болоо. Хүн бүрийн дотоодод гэгэрлийн үүд бий. Бусдын төлөө ассан гэрэл бол. Энэ гайхамшигтай сургаал. Энийг л бурхан багш хэрэгжүүлсэн. Ингэж цөмөрөнгийн хүмүүсийг одоо олноор нь гэгэр саагуу мэрэгдийг төрүүлсэн. Бурхан Будда хүн төрлөختний замыг гэрэлтүүлээ зогсохгүй. Хүн өөрөө өөртөө гэрэл болж гэрэлт хүн оршихуйг бүтээхүйн хамт бусдыг гийгүүлэгч гэрэл болохын хосгүй эрдмийг хүн төрлөختөнд хайрласан билээ. Хүн бүрд угаас заяамал гэрлийн мөн чанартан түшиглэн гэгэрхүйн увдсыг нээж Будда чанарын таниулж хүн төрлөختнийг төрөл үгүй төрөлд хаалга үгүй хаалгаар замчлан мөнхийн жаргаланд хөтөлсөн юм а. Бурхан Будда бээр өөрийгөө нээсэн эгэлгүй эрдэм чадлаар ертөнцийн мөнхийн гэрэл болж мандсан билээ.